За сайн манайхаа та бүхэндээ яг энэ влогийг үзэх тэр сайхан өдрийн чинь цаг хугацааны чинь мэндийг хүргэж байна. За тэгээд миний хувьд одоо энэ юу вэ? Микрофон ассан. One to микрофон чек ассан мэн тэ. Миний хувьд одоо юу их гэж зогсож байна гэхээр би ил гал дээр ширмэн тогоон нээ цовинг хийхээр болсон. За тэгээд их нэртэй ер нь бол амлалт өгсөн байгаа. Гой цов хийж өгнө гэж. Тэгэхээр одоо тэр цовинга хийх гэж байна. За тэгээд намайг хэр сайн болон муу тоогооч вэ гэдгийг бүгдээрээ хамтдаа шалгацгаая те. За тэгээд мэдээж влогоо үзэж байгаа хүмүүс маань бас лайка дараад өгөх юм бол илүү гоё урамтай. Юм хийхэд гоё. Солиотой. Гоё. Над таалагддаг. Өшөөн гэж gift giveaway хэсгээс хайгаад надаас зарлаж байгаа гифтүүдэд оролцох бүрэн боломжтой байна. Тэгэлэлт хийхдээ марийн хамтыг ашиглаж эдгээр бонусуудыг заавал авахаа мартуузаа. Мөн бичлэгэн дээр лайк дарж subscribe хийхээ мартуузаа. За эхний хэлж хамгийн сүүл би энд нэг махчанаа болчихсон. Тэгээд ерөөсөө уугаагүй тоогоо угаараа. За одоо хэдүүлээ. Гурилд зурх хэрэгтэй. Гурилд зурх ер нь гэхдээ яг хамгийн чухал парт нэлээ. Энэ хоол бол угаасаа бараг 60% ч юм уу 70% нь гурилнаас бүрддэг хоол болохоор. Би нэг гурил мөрлөндөө ер нь бол тийм сайн хүн биш ээ. Тийм мундаг зуурж муурчдаг ч юм уу те. Эсвэл бууз хоошур мушур сайн хийдэг хүн биш. Гэтэ яг зүгээр нэг гурилтай шүл цөв мөвөн зэрэг гурилыг болол нэг чимхэхгүй. Гурилаа чимхэж чимхлүүр ажил орохгүй бас гайгүй байт юм. Тэр нэг илтгэд ингээд нэг юм гурвалжин дөрвөлжин зөв мөвөн болдоо шүү дээ. Тэр мөр бол тэг вараа өрөөс те. Заавал нэг бүрх гаалтай ш. Гэж л одоо бодоод байгаа шүү дээ би. Зөв буруу юу? За гурил маань нэг жоох хатуулах гэдэг шиг. Инженерчлэл алдлаа. Тэгэхээр нэг жоохон чүд. Зөөлөн зурчвал зүгээр яхаа. Дараа нь амар байдаг юм да. Арай. Арай зөөлөн болчлаа. За. Хамгийн гол нь сэтгэлжтэйгээ сүүл рүүгээ нөө хоол моолн бүр сэтгэл болоно байхгүй те. Хамгийн гол нь манайхан тэг сэтгэлжтэй хүний яс хоол хий гэсэн сэтгэлийг та нар жоо урамшуулчихад яадгээ хүсэ. Лайк майкад арчхад яадгээ. За би одоо энэ дээр ингээд дахиад энийг хатуулах гэж гурил авчирч ивэл тэгэл ер нь фейл, бүтэн фейл болох гал дахиад энэ гэтээ би та нарт харуулмаар байна. Тэгэхээр за харах юм уу? Амар нэлцгай юм болгоо ичлээ. Сүүлийн ус ер нь дэмээ байсан юм дөө. Нэг жоохон хатуудаа их зүгээр байсан ер нь. Гайч ингээд нухчих болохгүй шүү дээ. Би одоо ямар өөрөө хоолоо хийнэ гэж инхээрүү. Харайныг хардаг авауралтай шүү дээ. За яах вэ? Лам тавиул тэгээд өөрөө бяцлагаад болчих واخ. Тэгээд гараа угаа.
та үлдсэн бүх усаар нугаалаа да. Тэгтээ дөрөв ер нь юу яах юм бэ? Жохон гурил авчрах юм guys. Тэгвэл бол би нэг чи гурилаа илтгэхдээ нөө доор нь гурил дэвсэхгүй болохгүй юм шүү дээ. Гэдгийг саналаа. Тэгэхээр гуриланд яваад ирээ. Тийм ээ, залуусаа. Тэгэхээр би зүгээр яг юу яаж байгаа швэнд улс улсын газар нутгийн газрын зургийг бас зүгээр ингэж та бүхэндээ зүгээр элдэж үзүүлж байгаа шүү, тийм ээ. Хамгийн гол нь яг газрын зураг маань нэмгэн байх ёстой л доо. Тэрнтэй л вэ шүү да. Дэмүүчга. За сая бол нэг галаа асаач л энэ гал гэхдээ яг ассан хэсгийг бисээ мэдэхгүй байна. Нэг л халахгүй байгаа юм шиг тийм мэдрэмж. Оо асч байна. Гал асч шүү. За гал асч чинь гэдэг чинь тэгэл ерөнхийдөө сайхан. Миний хувьд бол гал түлж чадахгүй нусан ч бак миний хувьд. Би сая инхим их дуудаг шүү. Би зөвхөн газцээ. Одоо нөгөө гадаа бас манайхаа бороо орчих магадгүй байгаа даа. Би энэ бороотой уралдаж газ гурлал бэлэн болгож авахгүй бол бусдны яах вэ? Бороо орж исэн ч гэсэн бас танагтаа учир нь олдох байхгүй. Хамгийн гол нь сайхан ил галын цөв хийж идгээл ингээд ширмэн тогооно. Ил галын цөв. Одоо та нар манай монголчууд бол ялангуяа бүр дээр үеэс өвөө эмээгээс ч гэдэг. Алин хизээний идсэн байдаг шүү дээ энэ цөөвнгуудыг. Тэгэл тэрийг л одоо санагалзаад хийх гээд байгаа миний зэрэг багхгүй юу? Одоо нөгөө гурлаа тавьж байгаа тайрна шүү дээ. Гурил мэрлээ хайрж марал. Би танарт нэг процесс нэг хальт харуулнаа. Одоо бараг та нар мэдж байгаа бох тоо. Энэ гурилыг бол гэхдээ уг нь яг цовинд ингэж хийдэггүй. Одоо яг цовингийн гурил хийдэг хүн бол наагаар шүүмжлэх л. Ер нь бол ингээд тосолж байгаад давхраа дээрээс нь давхарлаж жагаад тэгж хийдэг байхгүй. Гэтэ яг би бас нэг тийм зузаан гурил таашаадаггүй болохоор ер нь ингээл бас өөрийнхөө жоохон сонирхолд нийцүүлэл хийчихэж байгаа ш. За уг нь сте аль чадхаар л ивэл болчлаа манайхаа. За миний нөгөө яриад байгаа чинь энэ шүү дээ. Би ингэж гурилаа бэлдэж авах гээд байгаа. Энийгээ дараа нь хэрч чинь. За тэгээд энэ процесс дууссаны дараа уулзцгаая. За хоолны ерөнхий орц болвол энд харагдаж байна. За би мах, төмөс, ловон, сонгон, сармис нэг л юм ашиглаад хийх болно. За тэгээ гурил амарж байгаа. Гурилаа амарж явах хооронд хэдүүлээ юу их вэ гэхээр галаа түлхэд бэлднэ. За манайхаа ер нь бороо ороход нэлээд ойрхон болсон тусалж байна. Тэгээд бороотой уралдаад би бас энд ямар ч гэсэн гурилаа бараг дуусгаж байна манайхаа. Одоо нэг хоёрхныг хайрж байгаа. Тэрийг бэлэн болгочих юм бол ер нь болох гээд байна. Яг бороо тусаллаа. Тэр бороотой уралдаал өглөө бэлдээд авчвал за тэгээ ер нь санаа авах гэдэг байхгүй юу дөө. За энэ хоёр маань ураалрлаа. Шүбэ.
За одоо тэгээ гал дээр тогоо тавиад махаа ирчлээ. Ногоонуудаа хийлээ, араас нь хийлээ. Ер нь нэлээд овтглаа. Тэгэл ер нь бараг цөөвөндөө. Тэгээ цөөвөндөө. Сайн хоёрыг хичээж хийсч сайн. Халуун баг шиг байна. За ах. Цэцтэл тэгээд манай гэрийн ахлах тоогооч гэр гийгүүлэгч ингээл тэгэл дүн тавь шүү дээ. Тэг хэд тавьж алдгийн болдоо над дээр тийм ээ. За энэ гурилнуудаа сайхан салгачнаа. Нэг юм хоол хийдэг нөхдүүдийг үзэхээр бас нэг янз гэж тэгээд дээ л шүү дээ. Би ч нэг гоё байл хийж байгаа шүү дээ. Тэгээ яах та. За дараачийн хэсэг бол мэдээж ногоо ирчих мах ирчих гээд ийм хүнүүд орж ирэх бол би тоогоо тавиад тосоо хийгээтэй. За манайхаа би одоо махаа ирчих вэ шүү. Ер нь бол жоохон хосрогдолтой явж байна. Бүхсүүл төлөвслөөс хоцорч байна. Альфа сонсож байна уу? За би тэгээ нөгөө махаа ихээс өмнө түрүүл ногоогоо хийдэг. Яагаад ингэж хийдэм бэ гэхээр одоо хятадын их алдартай одоо ахлах тоогооч Владимир Путин болон түүний туслах Барак Обама гэж хоёр нөхөр над одоо тийж зөвлөсөн байдیں۔ Махын ер нь цовд сүүлд нь хийдэж шүү бороо. Чи үүнийг л санаа явж байхад чи бол дэлхийн шилдэг цовингийн А тоогооч гэж хэлсэн баггүй. Тэр үг нь одоо хүртэл миний одоо ингэж бодлоос ерөөсө гардаггүй. Тэгээ одоо бас андуудыгаа санаж байна. Одоо суулцаг уудлаа. Хэрвээ одоо энэ манайхаа энэ бичлэг үзчихвэл одоо комент бичээрэй те. Хүмүүс бас маний чинь худлаа яриад байна гэж бодохгүй дээ. Гэж одоо хэлээ да. Тэгээд хайртай шүү. Хоёр найздаа. Та хоёр бол одоо миний жинхэнэ гал хамуул шүү дээ. Тосоо ямарчсан. Тэжл одоо газ ногоогоо ирчихийгээл. Ногоог ерөөхдөө том дөрвөлж ирчихэл хийчихнэ. Энэ асуудал байхгүй. Ил галынх болохоор явцсандаа айгүй гоё хурдан болох хаа гэж би бодоод байна. Тослолсон. Guys. Махаа чиж амжаагүй байтал. Гурилтайгаа ноцолцоор байтал тослоллаа. Монголчуудаа. Гэхдээ энэ цовнд ер нь юу их лоон жоохон баг юм санагдаад. Лоон ч нэг юмны амтлагчийг амар шингээж авдаг. Одоо жишээлбэл давс ихтэй та нар ер нь анзаарчсан бол давс ихтэй бол ерөөсөө лоон руугаа хамаг давсан амар шингэсэн. Багэр байдгийн. Тэгээд ер нь одоо янз бүрийн амтлагчтай хүмүүс хийдэг шүү дээ. Тэр ер нь лоон руу илүү нэвчж ороод байгаа юм даа гэж би бодоод байна шүү дээ. Тэгээд ялангуяа цөм шиг юм жоохон битүү орчинд болгодог болцтой хоолнд болоод би лоон л жоохон баг юм. За уралдах хэрэгтэй болсон guys. Уралдах хэрэгтэй. За гэс ногоонуудаа бэлдээд амжуулчаад эргээд уулзъя. За нэг юм бүү болж байгаа. Энд дээр одоо мэдээж амтлагаа хийх ёстой. Амтлагын хувьд бол
Японы эзэнт гүрэн их наран улсын эзэн хааны ахлах тоогооч Ямата Кодаса Кимочи гэж ирхэн бол одоо хар перц 5-2 байхад ер нь хангалттай гэж одоо надад хэлсэн байдгийг. За. Оливенцо жоох нэмч. За яг өндөө бол надад хоолны нарийн жор гэж юм байхгүй. Би хоолыг зүгээр тийм байх хэрэгтэй гэж юусоо бодож хийдгүй. Зүгээр хоолыг дураараа ичт. Өөр Ингээд жоохон буслахад би одоо усанд явна ус авчирч хийгээд тэгээд ер нь жоохон буслаж байгаа дээрээс нь гурлаа гээл цөмчээр нь ингээд болоо үсттэй те. За гурлаа ичл. Одоо тэгээд галаа нэмээд таглаад авчээ. За ерөнхийдөө манайхан тийм ээ энэ цөвөн миний харж байгаачлан фейлцэн. Та бүхний харж байгаачлан бүтэлгүйцэн. Ийм сайхан цовын хийх санаа төрүүлсэн өөртөө гайхаад олохгүй юм. Бодвол одоо ихнэр маань сайхан цов идэ даа гэж хүлээгээл байж байгаа байх та. Яаж нүрийг харна даа л гэж бодож байна тоо. За тэгэл одоо тэгээ ичхнүүрээ илгэндээ нагаад аяглал өгөн дөө. Гэсэн бодрол. Манайхан тэгээ нөө миний хийсэн цовонг манайхаар амсчаад надад сална гинэ. Тэгээгүй. Чи наад царай чи надад салах гал байгаа юм зү. Хойл амттай шүү дээ яасан. Надад цөөн хийж өгөхийг зааж өгсөн тэр Владимир Путин Барак Обама хоёрыг ална. За юм болсон. Энэ хотлаа шүү. Энэ хотлаа зөвөр миний урмыг бодож байгаа ш. Нөхрөөхөн сэтгэлийг бодож байгаа. Тийм гэдэг. За баярлалаа.